Сайн байцгаана уу? Би Монгол Хойсон технологийн коллежийн Монгол хэлний өмнөх холын багш Удуул байна. Өнөөдөр та бүхэндээ 12 дугаар ангийн ятгсан эссе бичиж сурах аргад танилцах гэдэг хичээл оноо. За өнөөдрийн хичээлийн зорилго маань асуудал дэвшүүлэн итгүүлэн үнэмшүүлэх аргаас суралцах ятгсан эссений эхлэл хэсгийн аргуудтай танилцсанаа. За тэгэхээр ятгсан эссе, ятгсан гэдэг үг маань ятга гэдэг үгийн үндэс. Язгуур нь ятга гэдэг байгаа. Тэгэхээр ятгалах гэж юу гэсэн үг вэ? Чи ямар нэгэн зүйлд урайлан ятгаж байсан уу? Яаж? Чи ямар нэгэн зүйлд итгэж үнэмшихдээ юуг гол шалгуур болгодог вэ? За энэ асуултанд хариулаад тэмдэглэлдээ бичээрэй. За тэгэхээр ятгсан эссе гэдэг маань ятгсан эссе бол нийтлэг сэтгэлгээ зуршлыг эвдэж болох асуудлыг бодитоогоор дэвшүүлж уншигчийн үзэл бодлыг өөрчлөн нөлөөлж байдаг гэх юм аа. Бид бүхэн ийм жишээтэй маш их тааралддаг. За тэгээд ятгсан эссений бүтэц бол удирдгал, үндсэн хэсэг, шийдэл гэсэн гурван хэсэгтэй байдаг. Удирдгал гэдэгт юу авдаг юм бэ гэхээр уншигчийн анхаарлыг нь маш сонирхолтойгоор татаж эхэлнэ. Тэгээ энэ ихийг ингээ унших юмсан гэх хөдлөд анхаарлыг татнаа. Дараад нь асуудал дэвшүүлсэн бүртэж өгүүлбэр бичнэ. Цаашгаа ингээд яаж гэж явах вэ гэдгийг нь тодорхой болгож өгнө. Үзэл бодлоо илэрхийлнэ. Зохиогч өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлнэ. За дараа нь үндсэн хэсэг нь бол тэр илэрхийлсэн үзэл бодлынхаа байр суурийг дэмжинэ. Эсрэг үндслийг хүлээн зөвшөөрөх юм уу няцаа. За шийдэл гэдэгт нь байр сууриа дахин илтгэн. Дахиад ингээд нотлоод яваад байна гэсэн байр сууриа. Зохистой гэж үзэл уншигчдыг үйлдэл хийхэд нь уриалж дуудана. За тэгэхээр эссед ямар нэгэн ятгсан эссеч вэ? Эссе уншихад зохиогч, их уншигч буюу сонсогч гэсэн ийм гурван хэсэг зайлшгүй байх ёстой гэсэн. Тэгэхээр тэр ихийг бичиж байгаа зохиогч маань ямар байх вэ гэхээр мэдлэг чадвартай, дуршлагтай тэр бичих байгаа зүйлийн талаар маш их мэдээлэлтэй байна. Үнэн бодиттой мэдээлэлтэй байна гэсэн үг. Их ямар байх вэ гэхээр тэр бичиж байгаа зүйлийнхаа агуулгад нь яг тодорхой уялдаж өгсөн байна уу? Түүний үндслэл шалтгаан логик нь үнэн бодиттой байна уу? Уялдаа холбоогоо зөв гаргасан байна уу? Баримт нотлогоогоо бас мөн зөв тавьж чадж байна уу гэдгийг сайн харах хэрэгтэй. Уншигч буюу сонсогч нь мэдрэмжтэй, итгэл үнэмшилтэй, сэтгэл хөдлөлт нь ингэж хүртлэн бичиж чадсан байна уу гэдгийг мөн анхаарах нь чухал юм аа. Тэгэхээр бидний дараах 3 асуудлын хариултыг олох нь чухал болж байгаа. Нэгт нь эссенийхээ ихэнд асуудлаа хэрхэн дэвшүүлсэн бэ? Асуудал буюу сэдвээ зөв олж чадсан уу? Хоёрт нь дэвшүүлсэн асуудал зөв үү? Зөв асуудал дэвшүүлж үү? Гуравт нь асуудлынхаа гаргалгаа буюу шийдлийг хэрхэн гаргах вэ? Хэрхэн нотлох вэ? Уншигчдад итгэл үнэмшилтэй бичиж чадаж байна уу? Яаж итгэл үнэмшилтэй бичих вэ? Тэгэхээр энэ итгүүлэх арга тэгэхээр одоо уншигчдад итгэл үнэмшилтэй бичих итгүүлж чадаж байна уу гэдгийг байгаа юм чинь мэдээж эндээс итгүүлэх гэдэг нэг үг гараад ирж байна. Ятгах итгүүлэх гэдэг бол агаар нэг учраас итгүүлэх арга гэж байх нэ. Итгүүлэх аргад нь дүгслэн бичих, тайлбарлан бичих, хүүрнэн бичих, эргцүүлэн бичих гэсэн ийм 4 арга байна. За ингээд цааш нь задлаад үзье гэх юм бол дүгслэн бичих арга нь уншигчийн сэтгэлийг хөдөлгөх уран дүгслэл ашиглах. За тайлбарлан бичих нь үндэслэл баримт нотлогоотой ажиллах. Баримт нотлогоо мэдээж үнэн бодиттой байх ёстой. Хүүрнэн бичих. Үйл явдлын учирцын дараалал бичих. Цаг хугацаатай эзэн битэй байх ёстой. Эргцүүлэн бичих нь учирцыг дүгнэлт гаргах гэсэн ийм арга байна. За одоо хэдүүлээ зорилго маань эхлэл хэсгийн аргуудтай танилцсан гэсэн учраас одоо эхлэл хэсгийг жишээтэй авч үзье. Энэ илт хөдвийн хүн сэлбэгийн ухаан эссений эхлэл байна. Хүнийг сэлбэггүйгээр бүтээснээр бурхан нэг алдажтэй гэж Марк Твен бичсэн хошин бөгөөд гашуун үг байлаа. За энэ нь бол ямар нэгэн ном бүтээл өгүүлэлээс эсвэл цэцэн мэрэгэн үг хэл зүгээр ишлэл авч эхэлж болох нэ. Энэ аргыг хэрэгсэн байна.
хөөхий зайлуул ижээ минь гэсэн эсээний эхлэл байна. Монгол хүн хөөхий эсвэл зайлуул чааваас гэх мэт аялга үг ойлгохгүйг яагаад хэлдэг юм бэ? Юм бол ийм үгс хүний сэтгэл зүрхнээс ундаг юм болов уу? Оюун танхимаас нь гардаг юм болов уу? За энэ бол яагаад хэлдэг юм бол ундаг юм болов уу? Гардаг юм болов уу гэд дандаа асуултаар төгсчихсэн байгаа учраас энэ асуултаар эхлэх. Тэр хэлэх гэж байгаа зүйлийнхаа тухайн асуултыг нь өмнө нь ингээ оруулж өгсөн байна. За дараагийнх нь эсэргний эсэнээс Монголын их говь газрын эрдэмтэн жуулчид эрднээс ингэж нэрлэжээ. Манай говийн тухай тэдний бичсэн хасаг тэрэг ном лав бий. За энэ бол сэдвийнхаа тэр бичиж байгаа сэдвийнхаа хамгийн чухал хэсгийг нь эхэнд нь тайлбарлаж өгсөн эхлэл хэсэг юм аа. За дараагийнх нь энэ үлзий төгсдийн үнэг гэсэн эсэнээс хүмүүс яг л ургамал шиг үнэтэй байдаг. Эрэгтэй хүний үнэг, эмэгтэй хүний үнэг, нэл хүүхдийн үнэг, өвчтэй хүний үнэг, хотын хүний үнэг, хөдөөний хүний үнэг, их хүний үнэг, сайн хүний үнэг, муу хүний үнэг ялгаатай шүү. За энэ бол өгөл гэж би зүйлийнхээ гол санаагаар хэлсэн байна. Гол санаа гэдэг нь дунд хэсэг нь эхэндээ ингэ явж байгаа гэсэн үг. За дараагийнх нь тулгын самурай яс Японы хөгжлийн нууц гэсэн эсэний эхлэл байна. Холливуудын жүжигчин Том Крузийн тоглосон сүүлчийн самурай кино сүүлийн үед ихээхэн шуугаад таглаа. За энэ бол хүртэж өгүүлбэрийнхаа сая бид үзсэн хүртэж өгүүлбэр гэж эхлэл хэсгийнхаа дараа нь байх ёстой гэдэг. Хүртэж өгүүлбэрийнхаа санааг дэлгэрүүлэх баримтаар эхлэх гэдэг энэ хэсэг явж байна. Жишээ нь байна. За одоо нэг хоёр дасгал ажиллая. Дараах хэсгүүдийг эсээр дэвшүүлсэн асуудал гэж үзээд тус үг тохирох эхлэл хэсгийг бичээд үзээрэй. За энэ ингээд энэ хоёрыг нэг өөр эсэнээс аваад дунд гол хэсгээс нь аваад биччихсэн байгаа. Тэгэхээр та эхлэл хэсгийг нь ямар байх вэ гэж бодоод сая үзсэн аргуудаасаа бичиж үзээрэй. За нэгт нь бас зүүдэндээ бид үнэн дургуй байж чаддаг. Энэ ертөнцид бид нэрлэгэж, хуурамч дүр эсгэж амьдрах болдог. За хоёрт нь өвгний хурдыг анзаарахгүй өнгөрөх аргагүй болжээ. Цаг хугацаа. Миний насны ихэнх хүмүүс 7 хоног ямар хурдан өнгөрч байна вэ хэмээн дуу алдах нь олонтой. За ингээд энэ эсэнүүдийн яг эхэлсэн эхлэл хэсгүүдийн аргыг үзье. За энэ бол аюул заны зүүдний тухай яриа гэсэн эсэний асуултаар хэлсэн хэсэг байна. Сайн нэгтгэн амьдрал зүүд гэх нь би. Зүүд тэгвэл юу вэ? Жинхэнэ амьдрал уу? Ингээд би зүүдэлж байна уу? Амьдарч юм уу? За ингээд асуултаар хэлсэн. Явна уу? Амьдрал уу гэдэг дандаа асуултын хэмжээтэй байгаа учраас за хоёрт нь хурд юудоо физик хэмжигдэхүүн гэж ойлгохтой байлаад үтжээ. Учир нь хурдны хязгаар хүрэх гэсэн хүн төрлөختний мөрөөдөл хизээч биелэхгүй. Энэ бол өгүүлэх гэж бүр зүйлийн гол санаагаар хэлсэн. Бас санаагаар эсэнийхээ эхлэл хэсэгт нь бичсэн байна гэсэн үг. За гэрийн даалгавар. Саяны ятгасан эсэ буюу эхлэл хэсгийн аргуудтай танилцсан жишээн дээр ажиллах гэрийн даалгавар үгүй. Сурах бичгийн 110 дахь хуудсыг уншаад дасгал 66-г ажиллах. Мөн 110 дахь хуудсыг уншаад дасгал 67-г ажиллах.